За эрхэм байнгын орооны дарга эрхэм гишүүдээ Монгол улс 2013 онд Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын гишүүнээр элсэж 2014 оноос Монгол дахь хөтөлбөрийн газрыг байгуулан хамтын ажиллагаа хэрэгжүүлж ирсэн. Даян дэлхийн ногоон хөгжлийн институт нь 2012 онд байгуулагдсан 58 гишүүн оронтой олон улсын засгийн газар хоорондын байгууллага бөгөөд нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий асамблеийн ажиглагчийн статустай эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын хөгжлийн тусламжийн зөвлөлөөс хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм а. Тус байгууллага нь хөгжиж буй орнуудын ногоон шилжилтийг дэмжих зорилгоор Парисын хэлэлцээр доктортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд бодлого, техникийн дэмжлэг үзүүлэх, олон улсын боцолтгүй тусламж, ногоон хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх чиглэлээр ажиллаж, сэргээгдэх эрчим хүч, доктортой хот байгуулалт, ногоон санхүүжилт, уур амьсгалын өрсөлдөөийг сааруулах болон дасан зохицох чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тус байгууллага нь нийт 58 улсад гишүүнчлэлтэй бөгөөд Их Британи, Австрали, Өмнөд Солонгос, Дани, Арабын нэгдсэн Эмират улс, Норвеги зэрэг 6 оронтой хандивлагчийн статустай. Монгол улсын хувьд тус байгууллагатай хамтран ажилласан 2014-өөс 2015 оны хугацаанд үндэсний болон салбарын бодлого боловсруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, судалгаа, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, олон улсын ногоон санхүүжилт татах чиглэлээр бодит үр дүнд хүрсэн. Тухайлбал үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC), эрчим хүчний салбарын ногоон хөгжлийн стратеги, эрчим хүч хэмнэлтийн үндэсний хөтөлбөр, эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, хот байгуулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт зэрэг бодлогын баримт бичгийг боловсруулахад дэмжлэг үзүүлж эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт, ногоон санхүүжилт, хот байгуулалтын чиглэлээр 20 гаруй суур судалгаа үнэлгээг гүйцэтгсэн. Үүнээс гадна жишг ногоон цэцэрлэг, сайн шандын нарны дулааны станц, хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх, сургууль цэцэрлэгийн дулаан хангамжийг шинжлэх зэрэг төслүүдийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, Монголын ногоон санхүүгийн корпорац байгуулах, орон сууцны дулаан хангам техникийн шинжилэл, орон нутгийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг бэхжүүлэх зэрэг төслүүдэд олон улсын санхүүжилтийг татах суурийг бүрдүүлсэн байдаг. Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын удирдах зөвлөлөөс 2024 оны 10 дугаар сард гаргасан шийдвэрийн дагуу 2026 оны 12 дугаар сарын 31-ээс эхлэн эрх зүйн байдлын хэлэлцээр байгуулаагүй гишүүн орнуудад хөтөлбөрийн төвшний үйл ажиллагаа явуулахгүй, олон улсын ажилтнуудыг тухайн улсад байршуулахгүй байх бодлого хэрэгжүүлэхээр болсон байна. Иймд Монгол улс тус байгууллагатай хамтын ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд энэхүү хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах шаардлага үүсэж байгаамаа. Энэхүү хэлэлцээр нь Монгол улсын бүрэн эрхэд нөлөөлөх, эсвэл шинэ байгууллага байгуулах агуулгаагүй бөгөөд зөвхөн Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын Монгол дахь хөтөлбөрийн газрын эрх зүйн статус, үйл ажиллагааны нөхцөлийг олон улсын нийтлэг жишгийн дагуу зохицуулах зорилготой юм а. Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар Монгол улс болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын хамтын ажиллагаа олон улсын гэрээний баталгаатай болж тус байгууллагын Монгол дахь үйл ажиллагаа тогтвортой үргэлжлэх нөхцөл бүрдэнэ. Хоёрт, Монгол улсад хэрэгжиж буй болон цаашид хэрэгжих ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээрх буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагаа, олон улсын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ. Мөн Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын дэмжлэгтэйгээр боловсруулсан хөрөнгө оруулалтын бэлтгэл ажил, техник эдийн засгийн үндэслэл бүхий төслүүд бодит санхүүжилт татах боломж нэмэгдэж, олон улсын донор байгууллагуудын итгэлцэл бэхжинэ. 4. Монгол улс тус байгууллагын удирдах зөвлөлд саналын эрхтэй гишүүний байр суурийг хадгалж, байгууллагын бодлого, стратегийн шийдвэр гаргах үйл явцад үргэлжлүүлэн оролцох боломжтой хэвээр байна. 5. Монгол улсын уур амьсгалын санхүүжилт татах институтын чадвар нэмэгдэж, Парисын хэлэлцээр доктортой хөгжлийн зорилт, үндэсний ногоон шилжилтийн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай олон улсын техникийн болон санхүүгийн дэмжлэгийг үргэлжлүүлэн авах боломж хадгалагдана. Эрхэм гишүүдээ, өнөөдөр Монгол улс уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулиа батлан хэрэгжүүлэх шин шатанд шилжиж байна. Энэхүү хууль нь зөвхөн эрх зүйн орчныг бүрдүүлэхээс гадна олон улсын хамтын ажиллагаа, ногоон хөрөнгө оруулалт, уур амьсгалын санхүүжилтийн үр дүнтэй татах институцийн чадвартай байхыг шаардаж байна. Өөрөөр хэлбэл уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль батлагдсанаар бид зөвхөн эрх зүйн орчноо бүрдүүлээ зогсохгүй түүнийг хэрэгжүүлэх олон улсын түншлэл, хөрөнгө оруулалт, техникийн дэмжлэгээ хадгалж улам бэхжүүлэх шаардлагатай болж байна. Энэ утгаараа Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй тогтоосон хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг баталгаажуулах нь Монгол улсын ногоон шилжилтийг бодитоор дэмжих, олон улсын санхүүжилт татах боломжийг хадгалах стратегийн ач холбогдолтой гэж үзэж байна. Иймд энэхүү хэлэлцээрийн төслийг дэмжиж өгөхийг та бүхнээс хүсье. Баярлалаа.